За сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ зэргийн чанарын талаар үзье. За зэрэг гэдэг маань юу вэ гэдэг талаар хэдүүлээ. Өмнө үтсэн байгаа тий. За зэрэг гэдэг бол за А тоог А-гаар үржүүлээд А-гаар үржүүлээд А-гаар үржүүлээд хэрвээ 4 удаа үржүүлчих юм бол нэг А-гийн 4 зэрэг гэдэг дээр нь товчиж бичнэ. Харин А үржих нь А үржих нь А үржих нь А гэх мэтчлэн А-г N удаа үржүүлэх юм бол А-гийн биш ингээд гэсэн шүү. N удаа үржүүлэх юм бол энийг А-гийн N гэдэг энийг бол товчиж бичиж байгаа. Өөрөөр хэлбэл үржүүрийг нь заавал олохгүйгээр за энэ одоо ийм олон үржүүр байгаа шүү гэдэг хураангуйж бичиж байгааг бол зэрэг гэж байгаа. За тэгвэл дахиад энэ хураангуйж бичих үйлдэл маань дахиад хид хідэн зүйлийг хураангуйж бас бичиж болно. За тэрийг яаж одоо товчиж бичдэг вэ гэдэг талаар үзье. За жишээ. За энэ чинь хэдүүлээ зөвхөн А гэдэг үсгээр авч та тий. Одоо 3-ын тоог 2 удаа товчсныг дахиад 3-ын тоог 5 удаа товчсноор хооронд үржүүлээ. Тэгвэл энэ яах вэ гэхээр энэ бол 3-ын тоонд 3 удаа байгаа тий. Энийг бол 3-ын 2 зэрэг. 3-ын тоо 2 удаа байгаа шүү дээ. Энийг бол 3-ын 2 зэрэг гэж товчилсан. Дахиад 3-ын тоо 1 2 3 4 5 удаа байгааг энэ бол 3-ын 5 зэрэг гэж тавьчихсан. Тэгэхээр энэ бол нийлээд 3-ын 8 зэрэг буюу 3-ын тоог өөрийг нь өөрөөр нь 8 удаа үржүүлж байна гэсэн үг. За тэгэхээр энэ үйлдэлийг бол дотроо бол хэвээр ингэж тархин дотроо бол ингэж сэтгэх нь байна. Зэргийн чанарууд юу гэж хэлдэг вэ гэхээр 2-ын уучлаарай 3-ын 7 зэрэг шүү. 3-ын тоо 7 удаа байх болохоор. Тэгэхээр энийг 3-ын 2 зэрэг дээр нэмэх нь 5 зэрэг буюу 3-ын 7 зэрэг. Өөрөөр бол 3-ын 2 зэргийг үржих нь 3-ын 5 зэрэг гэж. Эдгээр бол бүгд хоорондоо тэнцвэр чанартай байх нэ. За энийг үсгээр бичих юм бол за энэ доотлолт нь байгаа энэ А-г нь бол суур гэж нэрлэдэг те. Энэ бол зэргийн суур буюу суур илтгэгч гэж. За одоо илүү одоо математик хэлээр нь одоо ярив. За тэгэхээр хэрвээ суурны ижилхэн илтгэгч нь өөр байгаа хоёр тог хооронд хоёр зэргийг хооронд нь үржүүлэх юм бол энэ зэргүүдийг хооронд нь нэмнэ. Илтгэгчүүдийг нь хооронд нэмнэ. Энэ зэргийн илтгэгчүүдийг хооронд нь нэмнэ. Тэ? Яг үүнтэй адилаар гэсэн. 2 дээр нэмэх нь 5, энэ дээр нэмэх нь 1. За тэгвэл хуваавал яах вэ? Хуваавал яах вэ гэдэг үзье. За жишээ нь 3-ын 5 зэргийг хуваах нь 3-ийн 2 зэрэг гэдэг энэ дээрээ дахиад аваад үзье. За тэгвэл 3-ын 5 зэрэг гэдэг бол хэдэлээ мэдж байгаа. 3-ыг үржих нь 3, үржих нь 3, үржих нь 3, үржих нь 3 гэх 5 удаа. За хуваах нь 2 удаа буюу 3-ыг үржих нь 3 гэж ингэж бичгэнэ. За тэгэхээр за дээдлэлт нь ингэж энэ бол 3-ын 5 зэрэг. Энд бол 3-ын 2 зэрэг боллоо. За тэгэхээр энгийн бутархаа дээр хэдүүлээ хуваах үйлдэл бол мэдэн дээ. За тэгэхээр энэ дээр ямар үйлдэл гэдэг вэ гэхээр энэ 3, энэ 3-тай хуваагдаад, энэ 3, энэ 3-тай хуваагдаад эндээс 3-ын 3 зэрэг боллоо. Тэгвэл энэ 3-ын 3 зэргийг яаж одоо заавал ингэж бичээд хураахгүйгээр яаж бодож болох вэ гэхээр яг үржих үйлдэл хийсэнтэйг адилхан 3-ын 5 зэргээс хасах нь 2 зэрэг гэж ингэж хэлж болно. Энэ нь өөрөөр хэлбэл 3-ын 5 зэргийг хуваах нь 3-ын 2 зэрэг байвал тэгээ ижил суурьтай те. За зэргийн суурь нь хоёулаа 3 байна. Итгэгч нь нэгнийх нь 5, нөгөөх нь 2 байна. За тэгвэл суурийг хэвэрчээд зэргүүдийг нь хооронд нь хаснаа. Хэрвээ энэ хоёр зэрэг хооронд нь хувааж байвал ингээд 3-ын 3 зэрэг болох нь. За энийг хэдүүлээ дахиад ерөнхий байдалд оруулаад зөвхөн 3 тохиолдол биш. За ер нь ерөнхий өөр одоо тоонууд бас байж болох үед нь яаж бичих вэ гэхээр хэрвээ 2 суурьтай, ижил суурьтай 2 зэргийг хооронд нь хуваах юм бол суурийг бичээд зэргүүдийг хооронд нь хасч бичнэ. За ийм байдлаар тодорхойлж болж байна. За дараа нь за хоёр чанар буюу те. За хоёр зэргийг хооронд нь үржүүлэх болон хуваах талаар үзлээ. За тэгсэн чинь дараа нь зэргийг бас зэрэг төвшүүлж болно. Жишээ нь 3-ын 2 зэргийн
5 зэрэг гэдэг маань өөрөөр юу гэсэн үг юм бэ гэхээр 3-ын 2 зэрэг гэдэг бол өөрөөр 3-ыг үржих нь 3 гэсэн үг тийм. Энийг дахиад 5 удаа бичнэ гэсэн утгатай. Эний товчлол бол тийм. 3-ыг 2 удаа бичсэнийг дахиад 5 удаа бичгийг 3-ын 2 зэргийн 5 зэрэг гэж уншнаа. За тэгвэл энэ маань хэрвээ задлаад бичих юм бол 3-ын одоо энийг тийм. За ардлт нэг цэг тавьчих. Хуулаад 5 удаа тавина гэсэн үг. За би энийг энэ селектээр хуулж аваад тий 1 за нийтдээ 2 боллоо тий 3 4 5 удаа энийг бичиж байна. За ингэж үстэй. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За энэ 2-ын тоог 2 шиг 3-ыг 5 удаа бичгээр чинь 2 5-ын 10 гэдэг юм болно те. За тэгэхээр энэ бол энийг буцаагаад бичих юм бол энэ 3-ын 10 зэрэг болж байна. За тэгвэл энэ ягаад 3-ын 10 зэрэг болж байна вэ гэдгийг энэ хэдүүлээ зэргийн чанар дээр нэг дээр хэдүүлээ ярьсан те. За нэг дээр ярьсан шиг ярьсан байдлаар ингэ задлаад биччихлээ. За тэгвэл 3-ын 2 зэргийн 5 зэрэг байх юм бол зэргийн зэргийг хооронд нь үржүүлнэ. Энэ бол 3-ын 2-ыг үржих нь 5 зэрэг болоод 3-ын 10 зэрэг 10 зэрэг гэж бичигднэ гэсэн үг. За тэгэхээр энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ явуулчихсан 2 зэргийг хооронд нь үржүүлэх, 2 зэргийг хооронд нь хуваах болон зэргийг зэрэг төвшүүлэх талаар үзлээ. За дараагийн бичлэгүүдээр хэдүүлээ. За тэг зэрэг, сөрөг зэрэг гэх мэтлэн бусад зэргүүдтэй танилцах болно.